Монгол улсад өдөрт 4 нялхас эндэж автомашины явцлаас болж 5 хүн хохирч 55 хүн гэмт хэрэгт холбогдож 5 хүн тутмын нэг нь эмнэлэгт хэвтэж 7 объект галт төмөр төртөж нэг хүн амьсгал улмаас нас бардаг байна. Жилд таны таньдаг 100 хүн тутмын нэг нь халдварт өвчнөр, 2 нь зүрх судас, хавдар, гэмтэл, хордлого зэрэг нийтлэг өвчнүүдээр өвдөж, 4 нь өр хөндүүлж, 2 нялхас эндэж, 30 нь эмнэлэгт хэвтэж, 7 нь гэмт хэрэгт холбогдож, 7 хүн хохирч болдог байна. Хүн төлөвтөн үүсгэн цагаасаар аюул хасал эрсдэлтэй цаг ямагт тулгарсаар иржээ. Нэгэн эртний хүнийг төсөөлөхөй түүнд ямар аюул учирч болох вэ? Мэдээж бууз хэсэг, эм тариа, цаг уурчид, орон байргийл орчин үеийн зүйл байгаагүй болохоор ан амьтанд дариулах, гал усан дэндэх, халдварт өвчин, гинтийн осол, цаг уурын таагүй нөхцөл байдлын эрсдлүүдэд үүсдэг байж. За тэгвэл цаг хугацаа гүйлгээд унад зуны үеийн хүнийг төсөөлчихвээ. Мэдээж эртний хүний үеийнхээс нөхцөл байдал сайжирсан болохоор эрсдэл багассан гэж та бодож магадгүй юм. Гэвч тэгсэнгүй хүмүүс эрсдлээ даван туулахын тулд бүлэглэн амьдарч төр тулсыг бий болгосноор өмнөх эрсдэл дээрээ нэмээд дайн, дажин, улгаан, дээрэм гэд эрсдлүүд бий болсоор байлаа. Шинэ нөхцөл байдалд давхар эрсдлүүдийг бий болгосоор. Та бидний амьдарч буй өнөөгийн нийгэм нь шинжлэх ухаан өндөр түвшинд хүрсэн техник технологийн өсрөнгөө хөгжлийн үе билээ. Тиймээс ч өмнөх зуунуудад учирч байсан эрсдлүүд шинжлэгдэж өөр эрсдлүүд нэмэгдсээр байна. Жишээлбэл хүн бүр автомашинтай болохоор автосолын тоо нэмэгдэж техник технологийн түвшилтэй холбоотой ажилгүй болох төрөл бүрийн халдварт өвчин онцлогдсоор байна. Өнөөгийн шинжлэх ухааны хөгжил дэвшил нь биднийг ирээдүйд бүрч томоохон эрсдэлд хүргэж болзошгүй байна. Жишээлбэл хэд таргалал, дэлхий суурих, солирын бороо, хар гаргийнхны аюул, атомын зэвсгийн аюул, мутацууд зэрэг. Хүнд өндөр нам, харилцан ажилгүй хэмжээгээр оюуны 7 чадамж байдаг байна. Үүнд нь хэл ярианы чадамж, логик математикийн чадамж, орон зайн чадамж, бие бэлтрийн чадамж, хөгжмийн чадамж, хүмүүс хоорондын харилцааны чадамж, мөн хүний дотоодын соёл өөрийгөө удирдах чадамж гэж байдаг билээ. Хүн төгс байдаггүй учраас эдгээр чадамжууд нь ч мөн адил хүмүүст адилгүй байдаг байна. Хүн эдгээр чадамжийн ачаар өөрт тохиолдсон болон ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдлээ удирдах чаддаг байна. Төгс хүн байдгүй жишээ бол та бидний сайн мэдэх алдарснуудын амьдрал юм. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Линкольн тэрээр 2 удаа бизнесэнд бүтлгүүйтэж хуулийн сургуульд орохыг хүссэн боловч чадаагүй. 2 удаа конгрессийн гишүүнд нэр дэвшээд ялагдал хүлээсэн зэрэг маш олон эрсдэлтэй тулгарч байсан юм. Гэвч тэрээр эцэстээ ерөнхийлөгч болж чадсан юм. Томас Эдисон бол мэдээж агуу нээлтүүдийн эзэн, шинжлэх ухааны хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. Тэрээр гэрлийн чийдэн зохион бүтээх явцдаа 10,000 удаа туршилт хийснээс зөвхөн ганцхан л амжилттай болсон юм. Түүний 9999 бүтлгүү туршилт хийсэн ч эцэст нь гэрлийн шилийг бүтээж чадсан юм. Хүүхэд багчуудын маань үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын эцэг болсон Walt Disney анхны хүүхэлдэйн киноны компани байгуулсан боловч дампуурч түүнээс хойш нийт 302 удаа өөрийн компанийг санхүүжүүлэх хүсэлт гаргасны эцэст Disney World байгуулж чаджээ. Ингээд цааш үргэлжлүүлэн та бүхэнд эрсдлийн тухай онцлог ойлголтуудыг өгье. Бид тодорхой бус байдал альва нөхцөл байдлын үр дүн урьдчилан тааварлаж чадахгүй. Ирээдүйн үйл явдлын талаар хүмүүс бид тодорхой мэдлэггүй байдаг. Инхээр эрсдэл гэж яг юу вэ? Эрсдэл гэдэг нь тодорхойгүй байдал, тааварлах боломжгүй зүйл юм. Хүмүүс өөрийн хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэн ажиллах, амьдрах явцад нь эрсдэл хэмээх зүйл сүүдэр мэт дагаж явдаг. Эрсдэл гэдэг нь нэг талаас харахад огт хүсмээргүй, нөгөө талаас харахад бас хүсвэштэй зүйл байдаг. Гэвч хүмүүр альва тодорхойгүй байдлаас зодож явдаг билээ. Хүмүүний амьдралын эргэн тойронд гинтийн үхэл хагацвал, өвчин эмгэг, гэмтэл согог, ажилгүйдэл цаг үргэлж оршин байдаг. Ямар ч хүнд байгалийн гамшиг, улгай дээрэм, хариуцлага алдах аюул урд урдаас таамаглах аргагүйгээр тохиолдож учирч байдаг. Инхээр дээрх ойлголтуудыг нэгтгэн дүгнвэл эрсдэл гэж хүн нийгмийн амьдрал бидний хүсэл зоригоос үл шалтгаалan байгалийн болон гинтийн аюул осол тохиолдож амьдралын хэвийн үйл ажиллагаа алдагдаж хохирол хүлээх үйл явдал юм аа. Эрсдлийн сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд бид түүнийг шинжлэх ухааны үднээс судалж мэдэх ёстой. Эрсдлийн ангилтыг наривчлан судлах нь
эрсдлээс сэргийлэх чухал нөлөөтэй байдаг. Мөн эрсдлийг шин чанараас нь шалтгаалan хоёр аргаар тодорхойлж болно. Үүнд нь объектив эрсдэл болон субъектив эрсдэл гэж байна. Объектив эрсдэл гэдэг нь гол төлөв, бодит эрсдэл болон таамаглаж буй эрсдлийн өөрчлөлт элдв гамшигт нэрвэгдэлтээс үүсэх хохирлууд хамаардаг. Субъектив эрсдэл гэдэг нь өгөгдсөн үйл явдлын дүнд сэтгэл зовох, эргэлзээ төрөх, өөрөөр хэлбэл хувь хүний сэтгэл санаа, оюун санаатай холбогдож гарах эрсдлүүд хамаардаг. За харин одоо эрсдлийн өөр нэгэн ангиллын тухай авч үзье. Энэ нь 5 хэсэгт хувааж үздэг байна. Үүнд нь статик эрсдэл, динамик эрсдэл, бизнесийн эрсдэл, хувь хүний эрсдэл болон тээвэрлэлийн эрсдлүүд багтана. Дээрх ангиллуудаас бид хувь хүний эрсдлийн тухай дэлгэрүүлэн авч үзье. Хувь хүнтэй холбоотой эрсдлийг дотор нь орлогын эрсдэл, эмнэлгийн зардлын эрсдэл, хариуцлагын эрсдэл болон бие хөрөнгийн эрсдэл гэж ангилдаг. Орлогын эрсдэл гэдэг нь асварал, тахир дутуу болон хөгшрөлт, ажилгүйдэл зэргээс үүдэлтэй таны орлого буурснаас үүсэх эрсдлүүд юм. Эмнэлгийн зардлын эрсдэл гэдэг нь мэдээж таны эрүүл мэнд муудах, ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх шаардлагатай үед танд тулгарх эрсдэл юм. Хариуцлагын эрсдэл гэдэг нь хариуцлагатай холбоотой буюу таны ажил мэргэжлийн үүрэг, хариуцлагатай холбоотой эрсдэл юм. Харин барьцаа бие хөрөнгийн эрсдэл гэдэг нь тээврийн хэрэгсэл, байшин, завь, бусад эд хөрөнг усан давтах, захиргааны осолд орох гэх мэт эрсдлүүд юм аа. Энэхүү бүлгээс дүгнэн үзэхэд амьдрал бол эрсдэл юм гэдгийг бид мэдэж авлаа. Даатгал. Өмнөх хэсэгтээ бид эрсдэл бол хиндэж, хизээж, зохиолдож болзошгүй аюул юм гэдгийг мэдэж авсан. Харин энэхүү эрсдлээ бууруулах боломжийг хүн төрөлхтөн бодож олсон нь даатгал. Хүн болгон эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй шүү дээ. Даатгал гэдэг нь бид тодорхой хэмжээний хураамжаа төлөөд ирээдүйд гарах болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах үйл ажиллагаа юм. Хэрэг таны даатгагдсан зүйл ямар нэгэн аюул учруулвал та даатгалын компаниас тодорхой нөхцөлтэйгээр нөхөн төлбөр авах юм. Ирээдүйдээ сэтгэл амар суухыг хүсдэггүй хэн байх вэ? Ийхүү та одоо ч гэсэн надад даатгуулах ямар шаардлага байгаа юм бэ гэж бодож байна уу? Гэхдээ би танд дахин хэлье. Эрсдэл бол хэнийг ч ялахгүй, хизээж тохиолдож болзошгүй аюул. Та даатгалыг анх хизээ үссэн гэж бодож байна? Энэ нь саяхны нэгэн ойлголт юм болов уу? Аль эсвэл бидний үүдээсээс даатгалын ач тусыг хүсээр ирсэн юм болов уу? Тэгвэл даатгал гэдэг нь шинэ ойлголт биш ажээ. Даатгал гэдэг үг нь страх буюу айдас, өгшүүр гэсэн үгнээс гаралтай. Манай эртний өмнөх 2-3 мянган жилийн өмнө даатгал хэрэгжиж эхэлсэн гэж судлаачид үздэг. Манай эртний өмнөх 3000 жилийн төстэй Вавилончууд далайн тээвэрлтийн үеийн долгүй ослоос үүдсэн бизнес дампуурах аюулыг даатгаж байсан юм. Үүнээс цааш манай эртний өмнөх 1750 онд Грек Ромын хаанчлалын үед иргэд сайн дурын үндсэндээ буйны нийгэмлэг байгуулж гишүүдээсээ татвар хураамж аван хэрвээ золгүй явдал тохиолдол ар гэрийнхэнд нь сангаас нь оршуулгын зардлыг төлдөг байжээ. 1666 онд Англи улсын Лондон хотод Great Fire буюу их галт гарч хотын ихэнх байшин галын аюулд өртсөн билээ. Үүнээс хойш галын даатгал үүсч хөгжсөн гэж үздэг. 1680 онд Английн хатан хаан 2 дугаар Элизабет даатгалын 2 ч компани байгуулах шийдвэр гаргасан. Харин Монгол улсын хувьд анх 1934 онд сайд нарын зөвлөлийн шийдвэрээр улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр байгуулагдаж байсан юм. Барууны зах зээл өндөр хөгжсөн орнуудад даатгал нь хүмүүсийн амьдралын тэргүүний хэрэгцээ болж чадсан. Хүмүүс өөрсдийн ажил амьдралыг даатгалгүйгээр төсөөлж чадахгүй тийм төвшөнд хүрчээ. Хөгжингүй орны даатгалын компани ямар ч үндэсний эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэд бизнесийн байгууллага төдийгүй хувь хүнд санхүүгийн алдагдал, тэрчлэн бусад учирч болох элдв аюулаас сэргийлж, хохирол гарсан тохиолдолд түүнийг нөхөх замаар улс орны эдийн засгийн хөгжил ихээхэн тус хүргэдэг. Баруун Европын хөгжингүй улсын нэг болох Бельгийн нэг иргэнэл гэхэд сард авдаг цалингийнхаа 50%-ийг даатгалд зориулдаг. Тухайн иргэн өөрийн гэсэн хувийн байшинтай, түүнийг галлын даатгал даатгуулна, мөн түүнээс гадна амьдралын даатгал, хариуцлагын даатгал, дээврийн хэрэгсэл эзэмшигчийн даатгал, мөн эрүүл мэндийн даатгал зэрэг даатгуулдаг. Хөгжингүй орны иргэд бүгд даатгалтай. Хэрэв та хөгжингүй орны хүмүүсээс даатгалгүй хүнийг олё гэвэл манай орноос даатгалтай хүнийг ирж олохдоо адил явдал болно. Харин манай Монгол улсын хувьд ээж, аав, эмээ, өвөөгийнхөө дэргэд амь насаа даатгуулна гэж хэлвэл ёстол амаа алгадуулна да.
Манай улсын даатгалын салбар 70 гаруй жилийн түүхтэй байтал эцэг их нар нь ийм сэтгүүтэй байна гэдэг даатгал хөгжихгүй байна гэсэн үг биш үү? Дээр нь үндэсний онцлог гих өнөөх амны бэлэггүй муу ёртой гих үг. Бас ингэж ярьдаг атлаа гай газар дороос гэж хэлхээч тэд марцдаггүй. Мөн даатгалын компаниас илүү зурхаач мэрэг төлөгч нарын бизнесийг дивжээж баталгаад хугацаагүй үйлчилгээг бид авах дуртай. Эцэст нь та өөрөөсөө доорх асуултыг асуугаад үзээрэй. Та үнэхээр төгсгөн мөн үү? Та амьдралдаа алдаж байсан удаа бий юу? Яг одоо 5 секундын дараа танд юу тохиолдохыг та тааварлаж чадах.